чам дандаа хэлдэг үстэй. Би над руу би ингэж чам хэлээ үстэй. чиний боож чи өөрөө хэлээ үстэй. Арай чи дандаа хэлдэг үстэй. Хичээгээд ч үр дүн бараг алга байна. Адааж юу? Би түргэн хоолноос үнэхээр залхаж байна. Хоол идмээр байна. Энэ ертөнцийн энерги Эквестрагийн энергиэс өөр. Бид эндээс маш их хүчийг олж авна. Анхнаасаа ийм аимшигтай газар руу төлөвлөдөөгүй байсан ч болоосай. Нэрээ юу? Би лав энд байх дуртай. Үнэн гэж үү? Харин ч яста хамгийн муухай газар шүү дээ. Чи өөрөө л муухай санаатай. Тийм үү? Тэгвэл би чамайг Би нэг л юм хэлье. Та хоёртой хамт энэ ертөнцид гацсан нь улам бүр төвчшгүй болгож байна. Сайн мэдэрсэн үү? Юу гэдгийг мэдэж байна уу? мэдхгүй. Энэ бол Эквестрагийн эд шид. Энэ ертөнцид Эквестрагийн эд шид байхгүй. Одоо байгаа. Эквестрагийн эд шидийг ашиглаад энэ өрөвдөлтөй бяцхан ертөнцийн хүмүүсийг өөрсөддөө дуртай болгоно. Миний бяцхан одоо мөр Эквестрагийн охид Солонгон чулуу. Одоо чи хичээлтэй юу? Өчигдөр юу хийсэн бэ? Синэ зөв. Их хичээл дараа дугаасаа ирлээ. Сайн дэлгэр. Багшд үзсэн. Үгүй, намаа өнгөрөх ямар гоё юм. Би туслах уу? Баярлалаа. Зүгээрээ. Оо, за. Сансан чимэр! Энд байна! Юутай ярих тавьлаа хаана юу болсон болоо? Устдал гоцолж байгаа мэдтгэл юм байна. Сургууль даяараа ирнэ гэж ёстой мэдсэнгүй шүү. Би хэлж болно үсттэй. Нүд унгам сурчлагаа болсон байна. Бас бэлэн шиг үнэртэй. Тийм гэж үү? Зурмгийн орон чихрийн өрмөг хэргэлсэн. Флаттершай нэг юм наалтчихсан байна л да. Одоо болсон уу? Яг ч болоогүй. Өдрийн мэнд сурагчдаа манай Кантерлот ахлах сургуулийн хамгийн анхны хөгжмийн үзүүлбэр Өнөөдөр бидний сурагч оролцох гэж байгааг хараад миний сэтгэл үнэхээр их баяртай байна.
Кантерлот ахлах сургуулийн хичээлийн дараах хөтөлбөрийн санхүүжилтийг олох маш сайхан боломж гарч байна. Тиймээс зурагт хуудас тэмдэгнүүдээ хийгээд байгаарай. Кантерлот ахлах сургуулийн намрын ёслолын дараа орох хамгийн сэтгэл хөдлөсөн үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна. Ахичээл тийхгүй юм шүү яста. Намрын яслал дээр чийж үнэхээр муухай байсан л да. Бог чөтгөр. Би уур хилэнтэй эмэгтэй чөтгөр болсон. Бас хүүхдүүдийг өсвөр насны зомби олгоод аримтай болох гэж байсан. Найз минь бид байна штэ. Өнгөрсөн амьдралыг чинь би дуучилсан. Алдагч нь. Үннийг хэлэхэд тэр үйл явдлаас хойш манай Кантерлот ахлах сургуулийн сурагчид улам нэг их сэтгэлтэй болсон шүү дээ. 1 2 3 Хаяа гардаг удаад хөслөй бид хинийн дам тусаа. Хамтаа цошины хэлхийг тавьж тэр дүйн зүг хиймүсэй. Энэ тайхны хасаг яхан бүрч мэдрэгтэй. Тимээ удванг котбан урд хамтаа. Бид бүгд уршин дандаа. Бүх юм сайхан эцамдаа. Өмнө зарим юмыг өөрөөр хардаг байсан. Тэр чи биднийг холдуулж ганцаардах сэтгэл дөрүүлдэг байж. Одоо энэ танк марадахад олон нөхөдтэй болсон. Тимээ удванг котбан урд хамтаа. Бид бүгд уршин дандаа. Бүх юм сайхан эцамдаа. Биднийг дуудуулахад ич чидийн болдог гэхээр итгэмээргүй шүү. Мартснаас би явж шин чимэглэл хайгаатахыг одоо морины урд сүүлэнд гой харагдах зүйл олъё. Нэрээ одоо морины өхөрдмөр чихтэй болсон үедээ хавчдаг эмэг зүүдг юм билүү? Яагаад эд шид үйлчлээд байдаг юм болоо? Twilight гүнж тэтмээ Equestria руу аваад явчихсан шүү дээ. Тэгэхээр бүх ичидийг аваад явчихсан гэсэн үг биш гэж үү? Яагаад гэдэг нь хэд хамаатай? Миний хамтлагийг жинхэнэ даг болгодог. Өө, чиний хамтлагаа? Тийм ээ. Хамтлагаараа хөгжмийн үзүүлбэрт оролцох санааг би анх гаргаа үздэй. Тэгээд ч би гоцлол дуучин гитарчин. Гадаа сонсогдож байна. Та нарыг сайн дууллаа шүү. Яг уу бэлджилэн. Rarity 2 дугаар бадгийг жаахан сул дуулаад байгаа. Applejack баргал гоцлол дээр жаахан ажиллах хэрэгтэй байгаа л да. Энэ хоёр хөгжмийн үзүүлбэрийн үеэр сайжирчихнаа. Нөгөө бидний өөр хотод байгаа найзууд ирэх болов яах вэ? Хандвын тусгаар арга хэмжээ болохоор л асуусан юм. Уучлаарай Flash. Twilight мөддөө Кантерлот ахлах сургууль руу ирэхгүй ахаа да. Тийм үү. За. Зүгээр асууя гэж бодсон. Өргөжлүүлээд үзүүлээд өгдөө. Нэг хүн ухаангүй дурлцсан яваа юм а да. Уучлаарай. Flash та хоёр үерхдэг байсныг би бүр мартчихж. Зүгээрээ. Flash их гайхалтай залуу да. Үннийг хэлэхэд надад таалагддаг байсан. Би алдартай болохын тулд л Flash-ыг ашигласан. Хуучны би үнэхээр аимшигтай байсан. Тийм шүү. Тийм ээ. Тийм шүү. Хамгийн гол нь чи өөрийгөө өөрчилж чадсан шүү дээ. Баярлалаа Applejack. Даан чи сургуулийн бусад хүүхдүүд тэгж бодохгүй байгаа л та. Сансаа чимэр үүдний төв танхим дээр нөө. Би явлаа. Шин сурагчдад сургуулийг сайн дураараа танилцуулахар болсон. Хуучны миний тухай сонсохоос өмнө хурдхан шиг шин өөрийгөө танилцуулъя гэж бодсон юм. Цааны цаг эхлэхээс өмнө хэдхэн минут байна? Бүгдээрээ би мундаг болмоор байна дууг дуулах юм уу? Rainbow Dash. Бүгдээрээ миний бичсэн дууг дуулж болох болов? Дуулах нь дуулнаа. За. Сайн уу? Сургуультай танилцах гэж байгаа охид та нар мөн үү? Мөн байна. Кантерлот ахлах сургууль бол гайхалтай сургууль. Та нарт таалагдана. Тийм ээ. Энэ газар надад нэг л тийм
ич хэдийн санагдаад байгаа. Энэ шинжлэх ухааны лаборатори, компьютерийн лаборатори тэнд байна. Нэр энэ 7 хоногт хөгжмийн үзүүлбэр болно. Сургууль даяараа энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа. Хөгжмийн үзүүлбэр гинэ. Та нар шинээр ирсэн болохоор хэрв сонирхож байвал Селеста гүнж бүртгүүлэхийг зөвшөөрөх байх. Бид хаяаны дуулдаг зарим нэгэн хүмүүсийг мэдэн л дээ. Хөөй! Бид байнга дуулдаг үсттэй. Тэгэж үжил хүмүүсээр юу хүснээ хийлэгдэг штэ. Би юу гэсэн? Юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр хөгжмийн үзүүлбэрт орох юм бол бусад сурагчдтай танилцах сайхан боломж гарах юм байна. Тийм ээ. Ингэж хэлэх гэж хэлсэн. Би юм утгаар хэлсэн. Ийм утгаар хэлээгүй байсан бол хачи юм болох байлаа. Чи өөрөө хачин. Энэ хоёрыг өршөөгөөрөө тэнэг амьтад. Гой зөлтнөд байна. Хаанаас Оочлаарэ. Энэ зүйлд бидний хувьд их утга учиртай. Бид зүйлтэй хайж гэж муухай болгочихгүй гэж айдаг. За тэгээд сургуулийн аялалд ажгүй юу? мэдхгүй юм да. Тэр охид нэг л тийм сонирн байдалтай бай. Сонин гэж юм уу? Бүр ийм юм уу? Эсвэл Магадгүй сансайд өөрөө хэлтэн дээр баха. хэлэх гэхээр би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Тэд миний дэргэд нэг л сонирн байгаад байсан. Тэд нартай өөр хүн ярилцсан болов? Миний яасныг хэлчихсэн байх. Сайхан сэтгэл төрүүлнэ гэдэг өнгөрлөө. Аха. Оо, тэрнээс болоогүй ч байж магадгүй. За ирлээ шүү агтаа. Бидний хүлээж байсан мөч. Өдрийн хоолой? Эквестрагийн жинхэнэ читийг буцааж авах боломж. Тийм л дээ. Бидний дуу хоолой хүчтэй байвал тэднийг хүссэн зүйлийнхээ төлөө тэмцэх зоригтой болгоно. Тэгээд яах юм? Дандаа хийдэг зүйлээ хийх юм уу? Асуудал үүсгээд дараа нь зураг энерги тараа. Төлөвлөгөөч болдоо адаашё. Өмнөх удаагийнх шиг яагаад ч байхгүй. Энд Эквестрагийн эцшид байгаа. Тэдний сөрөг энерги бидэнд энэ хорвоог бүхлээр нь захирахад хэрэгтэй хүч чадлыг өгөх болно. Дараа нь өдрийн хоолой идэнэ. Тийм ээ? Өнөөдөр таконы мегмар гараг. Зүгээр л намайг даг. Эсвэл намайг. Намайг гэж байна. Та нар бүгд нэгдэх хүсэлтэй гэсэн үү? Танхим баригдаар гомор байна гэсэн үү? Тэр аргыг чинь бид нар сайтар мэднэ. Тоглоомын дүрмийг мөрөөрчлөгнө. Бүч дотор гэрэлтэх нэгэн байхаа. Бүгд адил юм шиг дүрсгэж яах юм бэ? Энэчний гал шиг дүрлэх боломж. Эс тэмцэгч үү чи эсвэл ялагч үү? Би бас чи бас би. Хинэн илүү гэдгээ үзэх үү? Хинж байсан энэ дэлхийд адилхан байхалгүй. Хэтрүүлэхгүйгээр өрсөлдөхөд яагаад болохгүй гэж айн. Шалгаруултан тэнцэхгүй гэж чи айгаа юу? Чи болоод үнийгээ мэдхүү. Чимэг болж ороод гэрэлтнэ. Хинэж гомдох нь хамаагүй. Хамгийн гол нь шилдэг гэдгээ бодол. Ятмар байгаа боо. Зөвхөн додоо. Хамсгийн додоо.
Би чамайг ялна. Мөрөдчлээ. Би үнэхээр ялмаар байна. Би гэж явна. Би. Хинэн илүүэ гэгээ үзгүй хинч байсан энэ дэлхийд адилхан байхалгүй хэтрүүлэхгүйгээр үсэлтгүүд яагаад болохгүй гэж айн шалгуултан тэнцэхгүй гэж чи айгаа юу туудан ягмар байгаа ба зөвхөн туудан хамтгуудын туудан зөвхөн туудан бүгдээрээ өрсөлдөе зөвхөн туудан 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 хамтгуудын туудан Сонин гэж ийм юм байна. Тэр гурав гарцаагүй харанхуй чидийг эзэмшдэг байж таарна. Тийм биш бол саяын явдлыг өөрөөр яаж тайлбарлах юм? Санаа зовлтгүй найзуудаа. Celestia захиралд ийм юм болсон гэж хэлье. Тэр гурвыг дорн хөгөөд явуулах байлгүй дээ. За тэгээд ер нь манай ахлах сургуулийг эрх мэдэл дулаарсан галзуучуудад удирдах дутаад байж гэнэ. Битгий гомдорой. Гомдоогүй. Харанхуйн ид шидэ этикэд үнэхээр бэрх байна. Тэр гурав түрүүн миний өрөөнд орж ирсэн. Их бахадмаар охид байна лээ. Сансаа чимэр муу зүйл хийх хүн гарч ирээсэ гэж хүссэн байх л да. Намрын ёслолын явдлыг хүмүүст мартуулахын тулд. Та ингэж бодох нь аргагүй л дээ. Ердөө тийм юм биш ээ. Бид ч гэсэн цааны газарт болсон юмыг бүгдийг харсан. Тийм ээ. Ингээд танаа хамтлаг хөгжмийн үзүүлбэрт оролцох ёстой биш үү? Тийм ээ. Танаа хамтлаг биш Дайслингс анхаарлын төвд орчих нь гэж санаа зовоод байгаа юм биш үү? Дайслингс гинэ? Тийм ээ, тэдний хамтлагийн нэр. Тэгээд л түрүүн миний өрөөнд ирсэн юм. Хөгжмийн үзүүлбэрт бүртгүүлэх гэж. Бүр дэд захирал Луна бид хоёрт дуу дуулж өгсөн гэж. Тэгсэн юм уу? Тийм ээ. Тэгээд ч үзүүлбэрийг хамтлагуудын тулаан болгож өөрчилгөх нь сайхан санаа гэж бодож байна. Celestia захирал, дэд захирал Луна хоёр ч гэсэн тэдний нөлөөнд орчих ч гэж те. Бүх хүмүүст нөлөөлсөн. Бүх хүмүүст биш ээ. Pinkie Pie зөв үү? Тэднийг дуулахад бид нар ч гэсэн байсан шүү дээ. Гэхдээ нөлөөлөөгүй. Яг л ямар нэг юм хамгаалсан юм шиг. Тэгвэл тэднийг буулгаж авъя. Ямар анхудаа харанхуй шидтэй орооцолдож байгаа биш. Дандаа болгож тавьдаг юм чи. Үгүй юм байна. Гомдоогүй. Ахаад. Гэхдээ тэр үед Twilight энд байсан. Бидний дотор ид шид шиг юм байдаг байх л да. Таанч зөвхөн хөгжим тоглохоор л гарч ирдэг. Ид шидээрээ яаж тэднийг болгож тавихаа мэдэхгүй л байна шүү. Twilight-д хэл хургуулж болтогч болоосаа. Дээд Дайслингсийн найзуудад мань хийсэн шившлэгийг яаж хариулахыг хэлж өгөх юм бэ лөө? Энэ даанч бүтэхгүй л дээ. Хаалга хаагдчихсан. Тэгээд ч Twilight-ийн ирсэн газарт гар удас байдгүй юм шиг санагдаад байна. Twilight гүнжтэй яаж холбогдохыг би мэдэх шиг боллоо. Намайг Equestrada Celesta гүнжийн шав байхад надад энийг өгсөн. Хичээл номоо хайсан ч гэсэн энийг хадгалж байсан. Сэтгэлийнхэн гүнд би том алдаа хийж байснаа мэдэж байсан юм шиг байна. Тэгээд Celesta гүнжтэй холбогдохыг хүссэн байх. Одоо ч бүтэж магадгүй. Эн чин ном найзаа. Одоо ч бүтэж магадгүй гэж юу гэсэн үг вэ? Хэрвээ би энэн дээр юм бичвэл Celesta гүнжийн номын санд байгаа номны хуудсан дээр гарч ирдэг байсан. Celesta гүнжид зуруус явуулвал гүнж Twilight-д дамжуулж хэлэх байх. Тэгэд юугаа хүлээсэн юм бэ? Бижилдэ. Энэ үгсийг бичихгүй их удажээ. Хүндэт Celesta гүнж.
Өршөөгөрөө гүнжээ. Селеста гүнжээ явуулсан номнуудыг хаан тавих вэ? Номын санд. Зүүн талын 3 дахь хаалга. Энэ гэрэлтэй чичрээд байгаа номыг ч юу? Юу гэж байна Twilight? Юу гэхээр Кантерлот ахлах сургуулийн найзууд маань Селеста гүнжид зургуус явуулсан юм шиг байна. Яаж явуулж чадсан болоо? Яста бүү мэдрэхтэй. Миний тусламж хэрэгтэй юм шиг байна. Сансаа шимрийн дүрсэлснээр бол шинэ охид сайрнуудаас дутгааргүй өөдгүй бололтой. За үгүй дээ, тэр чинь биш шүү. Үнэндээ би сайрнууд гэж мэдэхгүй л дээ. Сайрнууд гэж үзэгсэлэнтэй 3 амьтан л да. Даанч хөгжмийн хүчээр одоо морьтос шившлэг хийдэг аюултай. Тэр хүчээ хадгалж үлдэхийн тулд сөрөг энергиээр хооллож бусдад үл итгэдэг. Сөрөг энерги хуримтлуулах тусам тэдний дуу хоолой хүчтэй болж харанхуйн ээж хідэ улам хол тараадаг гэсэн үг л дээ. Энэ түүх надад тийм ч их таалагдахгүй л байна. Хэрэг тэдний хүснээр болсон бол тэд хуваагдаж яваад Equestrag булан эзлэх гэж байсан. Харин сахалт Starswirl тасн зогсоож чадсан. Цуу яриагаар бол сахалт Starswirl тэднийг өөр ертөнц рүү цөлөх арга олсон. Тэнд байвал харанхуй ээж хідэ алдна гэж итгэсэн. Тэр нь Кантерлот сургууль байдаг манай найзуудын ертөнц юм шиг байна. Starswirl олон цооны өмнө тийш нь явуулсан байх. Яагаад одоо л гарч ирж байгаа юм бол? Мэдхгүй. Миний совин зөв бол Кантерлот ахлах сургуульд сайрнууд очсон бол тэдний хийсэн энэ шившлэг дөнгөж эхлэл гэсэн үг. Би найзуудтай хэрэгтэй байна. Буцаад очихгүй бол болохгүй. Итгэлийн чинь хөөсийг хагалмааргүй л энэ Twilight. Гэхдээ тэдний ертөнц Equestria 2 тасарсан холбоо хэдэн зуун жилийн дараач сэрэхгүй штэ. За яах вэ? Нэгт хөөс байсан бол яагаад надад хэлээгүй байдаг вэ лээ? Хоёрт холбоо нь сэрэхгүйгээр тасарсан бол Санса Чимэр яаж Twilight-д зурвас явуулж чадсан байх вэ? Пинки, чи суутай юм аа? Тийм ээ, дандаа л ингэж хэлдгээ. За, хөөсний тухайд. Хоёр зэгийн хоорондох цай, орон зайн 3 хэмжээсийн дагуу зэгүүдийн хоорондох цайны нийлбэрийн квадрат хязгаараар тодорхойлно. Юу гэсэн бэ? Twilight, эндээс ээж шидийг аваад энд хийн гэж байна. Тэгэх юм бол хаалгыг дуртай цагтаа онгойлгоно. Эндээс тийшээ очиж чадна. Тэндээс ийшээ, эндээс тийшээ, тэндээс ийшээ, эндээс тийшээ. Хэлэх санааг нь ойлгож өглөө. Одоо бүгдээрээ үнэхээр бүтгэнүү үзье. Twilight, энэ удаа бид нэр хамт явж болох болов уу? Яваагүй дээрээ та нар гинтхэн 2 болоод үржчихвэл Кантерлот ахлах сургуулийнхны толгойн эргэчихэн штэ. Тийм ээ. Тэгнь Харин би явж олно тийм ээ? Кантерлот ахлах сургуульд бас нэг би байхгүй. Тэгээ ч үнж туслахын чи хэрэг гарах чи юм билүү? Тийм ээ. Бид хоёр удахгүй. Болгоомжтой яваарай. Бие батараа. Бэлнү Spike? Бэлнү. одоо ч ирэхээс өнгөрсөн юм шиг. Twilight. Би буцаад ирлээ.
Надад шинэ охитой холбоотой муу мэдээ байна найзуудаа. Ийм хямралтай цаг үед ирдэг чинь үнэхээр харамсалтай байна. Уг нь ярих юм зөндөө байсан юмсан. Жишээ нь цэнхэр үстэй гитарчин залуу чамайг асуугаад явсан да. Флаш Сентри намайг асуусан гэж юу? Сайхан юм аа, тийм ээ? Чи бидэнд өөрийнхөө ертөнцийн хов живнээс жаахан ярихгүй мө? Одоо албан ёсны хэрэгмтэй болсон. Дү. Анхаараарай, нөхөрлийн гүнж. Хөөх, ямар сэтгэл хөдлөм юм бэ? Чи үнэхээр л Селеста гүнжийн хайртай шавн байж. Бүр өөрийн гэсэн шилтгэнтэй болсон. Шилтгэн. Чи бүр шилтгэнтэй юм уу? Гоё юм аа. Энүүгээр сони юу вэ? Энэ сургууль Эквестрагийн аюултай шидэт амьтдын бай болсон гэдгээс өөр юу вэ? Тийм ээ. Чамайг явснаас хойш тэрнээс өөр хачиргалтай юм болсон шүү. Янзтай байгаа биз? Дуулахаар бид нар бүгдээрээ ингэдэг. Би тэтмээ Эквестра руу буцааж аваадсан ч зарим ичид нь Кантерлот ахлах сургууль үлдсэн юм шиг байна. Одоо ахаад хамттай байгаа болохоор саярнуудад энэ ичидийг хэрэглэж болно. Санцаа чимлэг айдас хөрмөр далавчтай мангас болоход бүгдээрээ яг адилхан ичидийг хэрэглэсэн шүү дээ. Битгий гомдороо да? Би гомдохгүй. Дасчихсан. Тэд ч одоо бут нэргүүлнэ дээ. Twilight буцаад ирсэн болохоор бүгдээрээ юунд ч санаа зоволтгүй. Би санаа зовох юм олж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ сайрынууд биш ээ. Хуурдхан дуусгах тусмаа сайн Дайслингс хаануугаг мэдгүй үз та нар? Өнөөдөр хөгжмийн үзүүлбэрт бүртгүүлсэн хамтлагуудын үдшилэг болно. Дайслингс оролцох болно. Хэдүүлээ үдшилэгт орноо. Бидний хамтлагаас манай хамтлаг хамаагүй илүү. Ч тийм шүү. Би ахад шүүс аваад ирээ. Twilight уу? Мөргөлдчихлөө. Дандаа л мөргөлдөх юм аа. Энд юу хийж байгаа юм? Том тэмцээнд орох гэж ирсэн юм уу? Тийм гэхүү дээ. Даанч жинхэнэ өрсөлдөөн гарахгүй л дээ. Манай хамтлаг шиг хүсэл тэмүүлэлтэй хамтлаг байхгүй. Ганц хором хүлээж байгаарай заа юу. Яна хүүхдүүд цайгаа бариад нь яг л юу юугүй газар дороос янз бүр юм гараад ирэх юм шиг царайлчхаж. Жимсний шүүснээс болж би хитрхийг шүүс сууснаа мэдсэн юм аа. Жимсний шүүснээс болоогүй, биднээс болсон. Гэхдээ жимсний шүүсэн ч гэсэн хэрэг алга. Чи гоё амттай шүүсний талаар юугаа мэддгийг? Чамаас илүү мэдэн шүү. Мэдэхгүй. Мэднэ гэж байна. Энэ бол ердөө гарааны үдиршлэг. Хамтлагуудын тулаан эхлэхээр сурагчдын сэтгэл ямар их хөдлөн гэж. Хамтлагуудын тулаан болохгүй. Бид яагаад ч тийм юм болгохгүй. За, аль өгтөө хамтдаа хийцгээе. Нөхөрлөл бол ичиг. Хөөе, өмнө нь ингэхэд солонго татаж гэрэл асаагүй юу? Харин ойлгосонгүй. Бүгдээрээ хамт байна штэ. Яагаад энэ болохгүй байна? Чи нэрээ яг одоо нөгөө нөхөрлийн ичидээ хийх гээд байгаа эргүү? Хичээж л байна Спайк. Зургуулаа хамт сайрнуудын эсрэг зогсох юм бол ичид гарч ирээд тэднийг ялна гэж бодсон. Өмнө нь тэгжээсэн штэ. Нёгийг үзье гэж бодож байгаа юм бидтэй. Эдний хамтлаг үнэхээр ялахаар шийдчихэж л дээ. Жаахан онгороо юм аа, тийм ээ. Тулаан болохгүй юм гинэ.
Өөрсдийгөө бүр баттай ялна гэд бодчихсон юм шиг байна. Агуу бөгөөд хүч хэрхэг Трикси оролцож байгаа цагт үгүй шүү. Тэр хамаагүй Трикси. Бид Кантерлот ахлахын шилдэг хамтлаг. Үгүй. Манай хамтлаг төрүүлнэ. Хамаа бид туу байгаа юм. Арайчтэй. Бид хайж байсан зүйлээ олчих шиг боллоо. Эсвэл тэр биднийг олсон ч юм уу? Эд шид. Харахгүй байна уу? Сурагчид бидний шившлэгэнд орсон. Харин энэ охид бол үгүй. Эднэр онцгой. Юуросоо ойлгохгүй юм аа. Би уг нь ид шид хэрэглэж тэдний хийсэн шившилгээг хариулах ёстой байсан шүү дээ. Өмнө нь тэгсэн шүү дээ. Намайг яалахын тулд чи миний зүүж байсан титэмний ид шидийг авсан. Сайрнуудын ид шид дуу хөгжмөс нь гардаг. Тэгэхээр тэднийг ялахад адилхан төрлийн ид шид хэрэгтэй байх л да. Эсвэл үгүй ч юм уу? Үгүй. Чи зөв санаа хийлэх шиг боллоо. Нэрээ юу? Та нар чинь хөгжим тоглохороо хувирдаг, тийм ээ? Тийм ээ. Чих сүүл гээд бүх юм. Тэгвэл хөгжмөр хариу шившлэг хийж хөгжмийн ичидээр сайрнуудыг ялах ёстой байх. Бид дуу дуулж юу? Аа. Сайрнуудын шившлэгэнд авсан сурагчдыг чөлөөлөхийн тулд тэдэнд дуу хөгжим сонсгох хэрэгтэй. Хамтлагийн өрсөлдөөн. Дараа дуулахдаа бид нар бүгдээрээ нэг газарт нэг цагт хамт байх ёстой. Тэд Rainbow хамтлагийг ялах хэрэгтэй болж тээ. Би чамд итгэж байна, Twilight. Чи Rainbow-ийн цоо шинхэн гишүүн боллоо. Тэгээд ямар хөгжим тоглох вэ? Цохор хөгжим? Бүрээ? Тэний мэн? Үнэхээр ээж шидий. Би энэ хөгжмүүдийг тоглож сурья гэвэл жаахан хугацаа орох байхаа. Зүгээр л дуулчихъя. Гоцлол дууч юм болох гэж үү? Би дандаа гоцолдог л доо. Юуны тулд миний хамтлаг үлээ? Энэ чинь бидний хамтлаг шүү. Мэдээж гоцолж дуулалгүй яахав? Twilight бол энэ бүх аюулыг зогсоох шидэт аргыг мэдэж байгаа цорын ганц хүн шүү. За яах вэ? Болж гин. Харин би энэ боломжийг ашиглаад гоцлол гитарчны мундаг ур чадвараа харуулад авъя. Төр зуур шүү дээ. Бид хамтлагуудын тулаанд төрүүлэх албагүй. Зөвхөн тэмцээний эхний үед дуугаа дуулахад л болно. Одоо тэгвэл хөгжмийн хариу шившлэгээ сурч авъя. Тэр л хэцүү байна. Би мэдэхгүй байна. Гэхдээ нэгийг бол бичиж чаднаа. Мэдээж. Twilight шившлэгийг харин ч нэг сайн бичдэг. Үүндээ тэгжил Equestraгийн гүнж болсон юм байхгүй юу? Ер нь бол шившлэг хийхэд тусалсан. Тэгээд санаан зургаар хийж хамархан зүйл биш, Spike. Тийм ээ, хамаагүй. Би чаднаа. Явцгаая. Хайж гэж байгаа юм. Сүүл дэшээ ирэхэд Spike бит хоёр номын санд хонсон. Чи галзуураагүй. Одоо бид сайн найзууд. Манайд очиж хонцгоё. Бэтлин мэдээлэл. Бүх юм хэвээ. Хөөе, би яг хожих гэж байхад чинь Үгүй л ахта. Twilight шившлэг бичих чинь юу болж ин? Юу, дажгүй. Гайхалтай. Надад дэвтрээ хэрэглүүлж байгаад баярлалаа, Fluttershy. Rainbow-с зориулж бичсэн дуунууд чи их гоё юм аа. Баярлалаа. Хизээ нэг өдөр дуулах боломж гарах байхаа. ой, Twilight, би найзуудынхаа өмнөөс хэлэхэд хэрвээ чи буцаж ирж туслаагүй бол бид яах учраач олохгүй байх байлаа. Пицца ирлээ. Пицца идмэргүй байгаа юм уу?
яадаг вэ? Яста бүтэхгүй нь. Хөөе Twilight. Унтахгүй яасан? Хариу шившлэгэл бодож суун. Ердөө ганц л боломж байгаа. Алдаа мадаггүй байх ёстой. Чи ирсэн болохоор би дацтай шүү. Бүгд л надад тэгж хэлэх юм. Хинд ийм их сүн крем хэрэг болдог байна. Асуудал гарахаар л хүмүүс чамаас тусламж гуйдаг болохоор сайхан байдаг байх та. Чамайг хэргийн эзэн гэж хардаггүй болохоор хүмүүс надад найддаг ч гэсэн би үргэж асуудлыг шийдэж өгнө гэж байхгүй. Тэгсэн ч гэсэн найтгаа болохгүй шүү дээ. Тэр тусмаа хэцүү байна. Яагад гэвэл миний хүсэж байгаа ганц юм бол хүмүүсийн ормыг хугалахгүй байх. Боулдер өлсөд байсан. Энэ охин Пинки баян хамаатан гэхээр би одоо хэр нэтгэдэггүй. Би ч гэсэн адилхан. Би явж амтида. Шившлэгээ бичгээд чинь амжилт хүсье. Амжилт хүсэгч хэрэггүй те. Эквестрагийн гүнжийн хувьд энэс ч хүнд хэцүү зүйлүүдийг хийгээд сурчсан байх. Санса Шимэр. Заац боллоо. Энэ чухал биш ээ. Үгүй. Би энийг хийж чадах ёстой. Чадах ёстой. Мен сансараа надад танаар дэлгүү би бид хэдий адилгүй ч гэлээ бидний энэ нөхөрлөд үнэ тэмээ бид хоорондоо тэгсэнч нөхөрлөж чаднаа тэмээс надаа бидний дууг сансараа Өмнө нь 5 удаа дууснаас чинь хамаагүй дээр сонсогдож байна л да. Үгүй. Энэ хариу шившлэгний юу нь болохгүй байгаа нь тун ойлгомжтой байна. Дахилтын хэсэгт 5 минут госол гитар тоглоё гэх гээд байгаа мó чи? Энэ үлгэр дууг нь өргөх хэрэгтэй байна штэ. Та нар ер нь юу хийж байгаа? Би хичээж байгаа. Зүгээр дээ. Зүгээр болно. Эхнээс нь дахиад нэг явъя. Эсвэл төрхөн зур завсралцгаах уу? Тэгээд миний авчирсан хувцснуудыг өмсөж үзэх үү? Ялангуяа энэ надад их таалагдж байгаа. Мэдээж жаахан орчин үеийн загвар оруулж болно л да. Бид нэр сургуулаа аврах гэж байна штэ. Хувцсанараа дараа болол доо. Хувцас хязгаарч илүүдэдгүй юм. Рэритэ зүгээр л хөгжилдөх гэж байна шүү. Хамтлагт байхын гол утга нь хөгжилдөх биш гэж юу дээ. Ингэж байх цаг байхгүй л дээ. Та нар 15 минутын өмнө хамтлагуудын тулаанд бүртгүүлэх ёстой байсан. Гэхдээ бэлэн болоогүй штэ. Эхний шатанд хариу шившлэг үр дүнгээ өгөхгүй бол саярнууд бидний яах санаад байгааг мэдээ дахиж дуус боломж өгөхгүй. Тэгвэл бид нэр цаг хожиж бай. Харин чи шившлэгэн дээрээ ажилдаа. Тэгээд яаж цаг хочих юм бэ? Бүгдээрээ хамтлагуудын тулаанд жигнэсээ өрсөлдөе. Би буцаад гоцолдооч юм болъё. Манай хамтлаг сүүлийн шатанд тэнцэх ёстой шүү. Тэгээд дараа нь хариу шившлэг хийн. Тэр үед чи бэлэн болчих байлгүй, тийм ээ? Бэлэн бололгүй яах вэ? Twilight Sparkle шийдэж чадахгүй асуудал гэж байхгүй, тийм ээ Twilight? Тийм ээ. Тэгвэл явж хамтлагуудын тулааны ялагч болцгоё. Кантерлот ахлах сургуулийн хамгийн анхны хамтлагуудын тулаанд тавтаа морилцгоо. Манай сургуульд зохиогдож байгаагүй хамгийн гайхалтай арга хэмжээ гэж хэлвэл та бүхэн надтай санал нийлэх байхаа. Хөгжмийн үйл ажиллагааг ийм сайхан сэтгэл догтлом тэмцээн болгох урам хайрлсан шинээр ирсэн охиддоо үнэхээр баярлж байна. Гэхдээ тэмцээн учраас ердөө цор ганц ялагчийг тодруулна. Хин нь ялах бол. Нас идүү байх ёстой мэдүү. Битгий гэж томдогорч. Чи ингэж болохгүй мэдүү.
Мэдэрч байна уу охтоо? Бидний жинхэнэ хүч сэргэж байна. Энтхийн хамгийн хүчтэй ич хэдийг мэдрэхээс өмнөх бидний хүч. Гэхдээ Рэмбо өмсч билүү юу ч билээ тэдний хамтлагийнханд шившлэг өөрчлөхгүй байна. Тэгэхээр одоо яг яаж тэдний иж шидийг авах болж байна? Рэмбомс бусад сурагчдтай л адилхан шившлэгэнд өртөх болно. Тэднийг зүгээр л жаахан буруу тийш нь түлхээд өгөх хэрэгтэй. Энд байгаа бүх сурагчдыг жаахан түлхээд өгтөл болох юм шиг санагдаад байна. Тийм ээ. Снипс хоёр ирлээ хүмүүсээ. MC Snips би худлаа ярихгүй. Ингээ байхыг минь та нар хизээч харахгүй. Би DJ Snips хажмын дуртай. Дуртай зүйл минь таагүй хадгалт би угаас ууртай. Олбор шарангийн дуртайг нь бүгд мэднэ. Миний шүлгүүд хамаагүй дээр. Юунаас ч нөгөө Болбор шараас. тийм ээ. Тийм ээ. Миний илэрхийлэмж. Одоо яах вэ? Яг одоо тайснаас бууцгай залуу минь бууй. Бэм! Ийм л болсон. Тийм ээ. Snips хоёр явлаа. Микрофоноо авцгаас нь дээргүй юу? Тийм ээ. Үзүүлээд өглөөдөө. Би дийлүү шүү Рэмбомс. Сүүлчийн шатанд тунаж үлдэхэд ядаж нэг хамтлаг бидэнд саад болохгүй нэ. Бүгдд нь үзүүлээд өгөхөд бэлдээрээ. Байцаарай. Рэрити хаана вэ? Оо, энд байна. Энд байна. Бүгдээрээ үзэгчдийн өмнө доолно штэ. Яаж ганга хувцлахгүй байх юм бэ? За мартва. Дараачийн шатанд тэнцэхээр сайн дуулаараа. Гэхдээ хитрхи сайн дуулвал бид ич хиттэй гэдгийг саярнууд анзаарч хана. Тэгээд тэдний эсрэг ашиглах гэж байгааг мэдчихэж магадгүй. Ойлголоо. Төрүүлэхээр дог байх ёстой. Гэхдээ хитрхи дог байж болохгүй. Жиг сүүл солонгууд гараад ирчихнэ. Тэгэхээр 20% баг дог байгаарай. 1 2 Өдөр хоног өнгөрч хугацаа туллаа. Хорон бүрийг алдаж болохгүй. Өнөө орой дуусанч болох үдэшлэг хий. Хөгжин тоглох ямар нэг юм олъё. Юу гэдгийг хийж мэдэхгүй байна. Юуны дөрөв зүйлийг мэдэж байна. Бүх найз минь нэрнэ бидний их зав яа. Сүүлээ хөдлөг өнөө орой үшлэг хийх гэж ирлээ. Сүүлээ хөдлөгөөрэй. Сүүлээ хөдлөг өнөө орой үшлэг хийх гэж ирлээ. Сүүлээ хөдлөгөөрэй. Зарим нэмийг буруу ойлгосон байж болно. Зүгээр инэ. Хинч гим хэрэг гэж хэлэхгүй. Зэр гарган хийж чад нэггийг мэдэж байна. Зүггүй бас илүү хөшмөр санаа байна. Өдөр хоног өнгөрч хугацаа туллаа. Хорон бүрийг алдаж болохгүй. Өнөө орой дуусч болох үдэшлэг хийн. Хөгжин тоглох ямар нэг юм олъё. Гацлаа. Юу гэдгийг хийж мэдэхгүй байна. Юуны дөрөв зүйлийг мэдэж байна. Бүх найз минь нэрнэ бидний их зав яа. Сүүлээ хөдлөг өнөө орой үшлэг хийх гэж ирлээ. Сүүлээ хөдлөгөөрэй. Сүүлээ хөдлөг өнөө орой үшлэг хийх гэж ирлээ. Сүүлээ хөдлөгөөрэй. Сүүлээ хөдлөг өнөө орой үшлэг хийх гэж ирлээ. Сүүлээ хөдлөгөөрэй. Сүүлээ хөдлөг өнөө орой үшлэг хийх гэж ирлээ. Сүүлээ хөдлөгөөрэй. Сүүлээ хөдлөг өнөө орой үшлэг хийх гэж ирлээ. Өнгөрлөө. Бүр мөсөн өнгөрлөө. Рэрити, чи одоо хамтлагаа хожигдуулах гээд байгаа мó да? Миний буруу биш штэ. Энэ бол хорлон сүйтгэх үйл ажиллагаа. Хинч хорлон сүтгэлээ гэсэн. Хэрвээ чи ингэж хувцлаагүй байсан болвол хорлж чадахгүй штэ. Гоё л дуулж байвал болоо. Гол нь дуу гэдгийг чи мартаад байгаа юм шиг санагдахгүй байна гэж үү? Бас юун цаасан ширхэггүй. Pinkie Pie цаас бууж ирээд ахад би яаж анхааралтай байх юм?
их анхаарал сарниулаад байсан. Өөрөө үргэж гэрэлнээс зогтдгүй юм шиг ярьж байх шүү. Бон гэрэл. Гэхдээ л та нар ихэнх хамтлагуудаас хамаагүй дээр дуулсан. Дараагийн шатанд тэнцчих байх. Гэхдээ хариу шившлэг бэлэн болохгүй бол ямар ч нэмэргүй. Та нар саярынчуудад сонсогдохооргүй газар бэлтгэлээ хий. Би энэ хавийг ажиглаж бай. Ангид бэлтгэл хийж болохгүй хаа. Хоёулаа нэрээ ингэж мөргөлддөг балмаар юм аа. Та нар юм сонсов? Үгүй. Үгүй. Би нөгөө балмаар юм аа гэж Тэр ахаад л ёстой залхмаар. яагаад ийм зан гаргаад байгаа юм? Бид чинь найзууд үсттэй. Тийм ээ. Гэтэл чи хамтлагуудын тулаанд намайг ялахын тулд л нааша буцаж ирсэн. Би ялмаар байна, Twilight. Чи надаас ялтын минь булаах гээд байна. Найз ч болдоо. Тийм биш ээ. Яцгай Twilight. Бидэнд хийх юм байна. Чи наадуудаа тусаж чадна гэж бодож байна уу? Ха? Юу хийж байгаагаа ч мэдэхгүй байлгүй. Ойлаад ихэлсэн үү? Дөнгөж ихний үедээр шүү. Тайзан дээр гарах дараагийн хамтлаг бол Trixie and Illusions. Одоо буцацгаая. Гуруула Trixie-гийн дараа дуулна. Та нар яасан ч зүгээр өнгөрөхгүй шүү. Яагаад чи зүгээр өнгөрөөгүй болохоор уу? Оо, чамайг сайн мэдэн сансаж шимэр. Энэ сургуультай нэлийн нэр хүндтэй юм байна лээ. Би өөрчлөгдсөн. Би одоо хамаагүй дээр болсон. Найзууд чинь хөгжилдөж байхад ганцаараа хүлээгээд л байна уу? Тийм ээ. Найз гिचгээд чамайг хамтлагтаа орооч гихгүй л байгаа үсттэй. Энэнийг хамтлагт нь орчихвол хүмүүс дууг нь сонсохгүй гэж айгаа байлгүй. Таагүй юм аа. Гонигтай юм аа. Тайтгаруулж хэлэхэд биднийг төрүүлсний дараа чамайг хинч санахгүй. Санаж яваарай өгтөө хамгийн гоё дууга хүч бүрэн сэргснээ дараа дуулна. Одоо чи шившлэгэнд орсон. Хөгжмийн химнэл нүдэн сохорч хөлөө дэвсэж алгаад ташин чи хин гэдгээ өөрөө мартан. Одоо чи шившлэгэнд орсон нэг юм. Чамайг хөдөлгөх хөгжим бидэн би бас яг дуулах дууч бидэн би чихэр өндөр дүүсэр чадах вэ хоёр гадэшин өөр чамайг хөдөлгөх хөгжим бидэн би бас яг дуулах дууч бидэн би чихэр өндөр дүүсэр чадах вэ хоёр гадэшин өөр унснаа чи өөрөө мэдгүй одоо чи шившлэгэнд орсон нэргээ хаалаг минь чи сайн сонс удахгүй чи сонсолгүй болсноо ойлгоо Даны минь торон дөрцөлнөө удахгүй танд ганцаараа дуулнаа Чамайг хөдөлгөх хөгжим бидэн би бас яг дуулах дууч бидэн би чихэр өндөр дүүсэр чадах вэ хоёр гадэшин өөр чамайг хөдөлгөх хөгжим бидэн би бас яг дуулах дууч бидэн би чихэр өндөр дүүсэр чадах вэ хоёр гадэшин өөр унснаа чи өөрөө мэдгүй одоо чи шившлэгэнд орсон нэргээ унснаа чи өөрөө мэдгүй одоо чи шившлэгэнд орсон нэргээ За яг одоо сүүлчийн шат та нар тэнцэн. Эсвэл чи хариу шившилгийг дуулахад бэлэн болоогүй л байна уу? Санаа зовлтгүй Twilight. Сүүлчийн шат орой болно. Тайз руу гарахаас өмнө ахаад жаахан бэлтгэлхий. Бид урмыг чинь хугалахгүй. Та нар миний урмыг хугалахгүй. Би нөгөө бодож байлаа л да. Нөгөө миний дууг дуулаагүй байгаа болохоор Энд чинь хагас шиг шээ. Би мундаг болмоор дуг дуулна. яах гэж асууснаа ч мэдэхгүй байна.
Зараг надад байгаа. Сэтгэл болон би сүртэй хүчтэй гайхалтай. Гайхалтай. Танай доо хизээч шилдгээр шалгарахгүй Рембумс. Угаасаа биднээс давуу талтай хүч тэнцүү биш байж шилдгээр шалгарвал шудрах бас болно. Би супер чадварлаг гитар тоглодог. Бас янзын гоё хоолойтой болохоор уу? Чи битгий тэнэглээд вэ? Тэр охиныг хэлж байна. Чи нэрээ тийм мундаг юм бол Rainbow Dash эд шидтэй дуучныг авчрах шаардлага байгаагүй шүү дээ. Бүгд л тэгж ярьж байна лээдэг. Байлж үз. Би ганцаараа дуулсан ч төрүүлнэ. Бүгд мэднэ. За юу? Мөн чадах байх та. Байцаараа. Тэр байна. Дараачих нь Рембумс. Үзүүлээд өг Рембумс. Би энд дэжээ. Зүгээр та нарыг хараад л. Мундаг бодмор байна би. Мундаг бодмор байна би. Эхлээд би өдөөний нурга хөдөлгөн давхна. Гитараваа сүлийн үеийн дуга дуусна. Энэ чи юу чи чадахгүй мэлэрнэ. Эндэ гэхэд би мундаг чи яа чадахгүй. Тимээ би мундаг сэрэмжтэй бай. Надаас бодгомжтой. Мундаг бодмор байна би. Тимээ би мундаг сэрэмжтэй бай. Надаас бодгомжтой. Мундаг бодмор байна би. Ийм болохоор л бид энэ өөдгөө охинд дургүй. Харин санаатай гэж би бүр мэдсэн юм аа. Үгүй. Тийм биш штэ. Сая яг яаж байгаа юм бэ? Чиний ид шид гарах гээд байсан. Би яхаа мэдэхгүй байсан. Оо, хөшгөө хаачих. Энэ нэг дуугүй болгоод өг. Бидэнд нөхцөл байдлын учрыг олох боломж олго. Уучлаарай. Зүгээр л туслах гэсэн. Мөн туслах гэсэн байх та. Чи өнгөрөөгүй байсан бол ийм юм болохгүй байх байлаа. Чи угаасаа өнгөрөөл доо. Сайхан дуулаа Рембумс. Ялангуяа Sunset Shimmer атаархсан ууранда гоцлол гитар тоглож байсан Rainbow Dash-ийг үнэхээр гоё унгаасан шүү. Би атаархсандаа уурлаагүй юм шүү. Чи тэгэж байгаа бол яах вэ? Өөх, сүүлчийн шатанд аль хамтлаг тэнцгийг шийдчихсэн юм шиг байх ээ. Шийдвэр гаргахад тийм ч хэцүү байгаагүй байх л да. Одоо яах юм бэ? Ахад дуудуулах боломж гарахгүй штэ. Би сүүлчийн шатан дээр хамгийн ганган хувцас өмсөх гэж байсан юм штэ. За тийм ээ. Ёстой хэцүү юм болж тээ. Чи гангалж чадахгүй нь байна тийм үү? Тийм утгаар ерөөсөө хэлээгүй чи сайн мэдэж байгаа. Хагаарж байгаа чимээг байгаасгаач. Ямар хамтлаг тэнцнийг зарлах гээд байна. Хинээр тоглоод байгаа юм бэ? Бид тэнцэхгүй нь ойлгомжтой. Өнөө оройны сүүлчийн шатанд Dazzlings-тэй өрсөлдөх хамтлаг бол Рембумс. Юу? Сая Рембумс гэсэн үү? Ингээд дуусаагүй шүү. Та нарт баяр хөөргөе. Та нар тэнцэх хэрэгтэй. Нэрээ юу? Бид дуугаа дуусгаж. Оройны том тоглолтын дээр уулзъя Рембумс. Үнэхээр тийсэн ядан хүлээж байгаа шүү. Бид нар шиг тийсэн ядан хүлээгээгүй юм байж. Ястай тиймэр би маа. Агиж битгий тайзан дээр гараарай. Нүднээс далдаар. Яста утгагүй юм аа. Утгагүй юм. Үнэн шүү. Рембумс сүүлчийн шатанд тэнцэх ёсгүй байсан юм. Хагас шигшээд танаа хамтлаг хамаагүй сайн дуулсан шүү дээ.
бас тэднээс илүү хүссэн. Халаг гэж ийм л юм болох нь дээ. Дайзлингс, Рэмбумсын эсрэг. Рэмбумс сүүлийн шатанд дуулахаа байлчих юм биш байгаа. Ямар нэг саад гарч ирээд шалгаж байна. 1 2 шалгаж байна. Шалгаж байна. Шалгаж байна. Ерөөсөө ойлгох юм алга. Бид муухай дуулсан штэ. Гэтэл сүүлчийн шатанд манай хамтлагийг тэнцүүлсэн гэхээр та нарт хачин санагдахгүй байна уу? Үнэхээр хачин байна. Чи энд юу хийж байгаа нь Трикси? Уг нь хожигдсан баг тэнд хямдхан суудалд суудаг да. Агуу бөгөөд хүчирхэм Трикси бол Кантерлот ахлах сургуулийн хамгийн авьяаслаг охин. Би сүүлчийн шатанд орох эрхтэй. Намайг хасах ёсгүй байсан юм. Хизээч уулзахгүй шүү. Түлхээд өгөхөд болно гэж хэлээгүй юу? Түлхээгүй штэ. Хөшөөргийг л татсан. Буцаад унд санаатаа. Итгэрээ өөрийнөө зарга надад байгаа. Сэтгэл болон бид сүртэй хүчтэй гахалтай. Yeah. Итгэрээ өөрийнөө зарга надад байгаа. Сэтгэл болон бид сүртэй хүчтэй гахалтай. Yeah. Бууж өгөө Рэмбов Даш. Хэдэн цаг л наадхаа мөрөглөө. Онгоохгүй дээ. Энд төгжигдээгүй ялгаагүй бах уу? Хариу шившлэг угаасаа бүтэхгүй байсан биз? Мэдээж бүтэхгүй яах юм бэ Twilight? Хамтлагийн гишүүд нь хичээж байхад нэгэнд ганцаараа өнгөрөөд байхаар ийм юм болох нь аргагүй үсттэй. Хөөе! Чи Twilight-ыг хамтлагийн шинэ ахлагч болох гээд ухаангүй байсан гэж хэлэх гээд байгаа бол тойруулаад байлгүй шулуух хэлчихэж. Чамайг хэлээд байна ойлгохгүй нү Рэмбов Даш? Намайг уу? Би зүгээр л миний хамтлаг хамгийн мундаг нь байгаасаа л гэж хүссэн. Манай хамтлаг. Гол нь яагаад болохгүй байна? Би яахаа мэдэж байх ёстой. Яагаад мэдэхгүй байгаа юм бэ? Яаж ингэж ялагдаж болох юм бэ? Хамтлаг байгуулах нь чиний гаргасан санаа мөн л дөө. Гэхдээ чиний хамтлаг биш шүү Рэмбов Даш. Би бүх дуугаа бичдэг үстэй. Би доо бичдэг. Гэвч чи нэгийг ч доолдгүй. Би тэгвэл хамгийн гоё хувцснуудыг хийдэг шүү. Бас л хувцас уу аа? Ямар хувцс өмсөх нь хэнд хамаатай юм бэ? Надад хамаатай Applejack хамтлагтай бүтээлч сэтгэлээр хандсныг минь үнэхээр уучлаарай. Хөөе, хөгжилдөх гэдэг үгийг санаж байгаа хүн байна уу? Би төхүүлээд өгье. Сүүлийн үед Рэмбумсын хийж байгаа үйлдэлийн эсрэг нь. Би та нарыг хамтлагт орооч гэж хэлдэггүй л байж. Би орё гэж хэлдэггүй байж л дээ. Би ч гэсэн. Итгэрээ өөрийнөө зарга надад байгаа. Сэтгэл болон би сүртэй хүчтэй гайхалтай. Чаддгийн бол энийг давч. Тэнгэр минь чадах болов уу яах вэ? Одоо ч хэн дуулах вэ? Хэрэгтэй байж. Та нарын доторх ич хідээр тэжээгдэд байна. Яаж бидний ичидийг ашиглах юм бэ? Энд чинь нөхөрлийн ичид.
Энэ хамтлагийг бүрдүүлснээс хойш та нар жижиг юмд хүртэл бухимдах болсон. Би атаархаж байгаа юм шиг харагдах вэ гэсэндээ юу ч хэлээгүй. Дээр нь би нөхөрлөл гэдэг юмыг сайн мэдэхгүй. Надад сурч мэдэх юм их байгаа. Анхнаасаа л ялахгүй зүйл дээр уучраа олоолгүй маргалдаад байвал нөхөрлийн ичид өөр зүйл болон хувирна гэдгийг би мэдэж байсан. Энэ бүхэн яг нүдний минь өмнө болж байхад би анзаарч хараагүй гэж үү дээ. Би бүх хариултыг мэдэж байх ёстой. Гэтэл ирсэн цагаас л та нарын урмыг хугаллаа. Бүх хариултыг мэддэг хүн гэж байхгүй шүү дээ, Twilight. Харин хариултыг олоход найзууд чинь туслана гэдэгт итэг. Чайл хэдий олчихсан юм шиг байна. Алуу, эндээс гарцгаая. Их удсан дуучлаарай. Сая ирэмчүүдийн шившлэгт автаагүй хүнийг олж та нарт туслуулах гээд удажчлаа. Яагаад шившлэгт автаагүй юм? Чигэвчээ ерөөсөө аваагүй мөлий. Явцгаая найзуудаа. Бидний дотор нөхөрлийн ичид байгааг явж батлая. Батлах ганц л арга байгаа. Буцаад бүгдээрээ хамтлаг болно гэж үү? Манай хамтлаг яг одоо буцаад нэгдэнэ. Оо, хариу шившлэгний ямар хувилбарыг дуулах вүлээ? Ямар дуудуулах нь хамаагүй байхаа. Хамтдаа дуулахад л болно. Найзуудын хуваар Би нэг дуу мэднэ. Fluttershy-ийн бичсэн их гоё дуу. Бүгдээрээ дэлхийг аврах гэж байна штэ. Би л хувьдаа гангалж яваад аврыг гэж бодож байна. Rarity, Ингэж хэлэхгүй нь гэж бодлоо шүү. Тавтамарл нөө танаар хэлэхээр ирлээ. Хэн бол бидний цаа танарын цаг дуусч байна. Энд зогсоод тэднээс илүү чанга яаж дуулах юм? Чамайг сүрүүлж байгаа чангадгоныг мэдэр чи унтаж чадахгүй энэ гүтээ санагдаа хүн гэдэг хайрлаа хүсээ бас бидэн чидэн хайхлахгүй байж би чадахгүй чанга бүдэг цаган бол би танарт гэрдээ ирээд биднийг анхаа биднийг юуч зогсоож чадахгүй. Нэрийг минь доотой хашгирах үзэгч надад хэрэггүй. Надад альтернатив нэгэн байх бас бишрэгч хэрэггүй. Эцэг доо хөгжим байна. Энэ зөвхөн аялал дуу хөгжмийн хинээр авчрах гэж ирсэн. Миний сэтгэл хөгжим би цаган болж өөрийгөө чөлөө цаган болж сэтгэлээсээ зүрх сэтгэлдээ сайсон хөгжмийн хинээр би мэдэрнэ хинээр мэдэр болно. Rainbow Mist-ийг жинхнээсээ хамтлагуудын тулаан болох гэсэн юм биз дээ. Тэгвэл тулалдъя. Дайсрын окей бага бүх зүйлийг чинь бүгдийг нь авмаар байна. Таныг дуусгах цагаан бол
Сансет Шимэр, бидэнд туслаач те. Хизэж намайг чи буулгаж авахгүй. Хайртай зүйлийг минь буулгаж авахгүй. Найзууд минь надад туслална. Нэр алдрын төлөө дуудахгүй бид. Та нар мэдэж ав, таван орхихгүй. Бидний хөгжим бол тесрэг бомгол гэсэн үг. Тунгадгүй дэлбэрнэ. Зэрэгцэх хэрэггүй. Нөхөрлийн ичид бидэн би. Хөгжмийн нэсэгэт мэн би. Энэ бүхнийг чинь бид савсанаа. Хамтар хизээж харанхуйгаас огтон шахгүй бид нар. Химнэл дуугаа тултад мэдлээ. Найзуудтайгаа хамт бүжнээ. Нөхөрлийн ичид бидэн үлнээ. Үлнээ, үлнээ. Бүхнийг нэсэгэт мэн би. Энэ бүхнийг чинь бид савсанаа. Хамтар хизээж харанхуйгаас огтон шахгүй бид нар. Химнэл дуугаа тултад мэдрээ. Найзуудтайгаа хамт бүжнээ. Нөхөрлийн ичид бидэн үлнээ. Үлнээ, үлнээ, үлнээ. Хүмүүс бидний хайрлана. Юу хүснээр хэлнэ. Бидний хайрлаж Арайчтэй. Энэ зөвлөлтнүүдийг тэгж их нандинаад байсан ийм учиртай байж. Энэ зөвлөлтгөө бол бас чиний Эквестрагаас авч ирсэн ид шийдгүү бол тэр гурав зүгээр л гэм харгуу ахад. Рэйн бөмс манд туга. Яста гайхалтай байлаа. Та нар Дайзлингсийг үгүй хийсэн байж болно. Гэхдээ та нарт агуу хүч ирхэг Триксигийн гайхалтай шоуг зогсоодог тийм чадвар байхгүй шүү. Тэр байхгүй болчихлоо. Оо бацараа. Тэр байна. Трикси зүгээрээ. Юу гэж? Twilight удахгүй буцаад явах гэж байгаа. Манай хамтлагт Fluttershy-ийн хоолойг түрээд өгөх хүн хэрэгтэй л байна. Би бас гитар тоглодог. Харж ил бай. Чи энд дуудаж болдогч болоосай. Харин тийм ээ. Даанч Эквестра руугаа очиж өөрөг хариуцлага хүлээхгүй бол болохгүй. Тэнхээ иргэдэд би хэрэгтэй. Гэхдээ одоо хэрэгтэй үедээ хаалгаар дамжаад ирж болно. Ингээд бүр хагцхгүй. Харин дараа уулзтлаа баяртай. Билнэ үү? Бэлээ. Хүндэт Twilight гүнж минь. Аль хэдийн санаад эхэллээ. Удахгүй буцаж ирнэ гэж найдаа. Кантерлот ахлах сургуульд миний бүх зүйл гайгүй байгаа. Надад нөхрөлийн тухай сурах юм их байгааг би мэднэ. Хэрэгтэй үедээ чамаас зөвлөгөө асуувал дургуутгүй үстэй. Чиний найз Сансет Шимэр. Били юм уу? Үгүй юм уу? Билээ. Найз надад ирж нүдэнд минь нодыг тод гэрэл дүүлсэн удаатай. Би одоо ойлгож байна. Өнөх үед минь намайг түшиж гэрэлтүүлдэ. Солонгоны дуртай
та нартайгаа хамт үлдсэн амьдралаа өнгөрөх болно би. Бас хөгжмийн хэмнэлийг мэдээ бид дуугаа дуулж хамтдаа тод гэрэлтнэ. Содон шиг гэрэлтнэ бид содон шиг дотоос тод гэрэлтнэ. Ихнэсэн дуустал хамтаа байна яг содон шиг. Содон шиг гэрэлтнэ. Содон шиг гэрэлтнэ. Хамтаа би содон шиг дотоос тод гэрэлтнэ. Асаас тусахад нарыг хам зогсож нарны гэрбийг мэдэрнэ. Содон шиг гэрэлтнэ би содон шиг дотоос тод гэрэлтнэ. Хамтаа би содон шиг гэрэлтнэ. Дотоос тод гэрэлтнэ. Содон шиг 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 гэрэлтнэ. Нэг л биш байна да, Spike. Сургууль дээр ямар нэгэн болохгүй юм болоод л байна да.